ганцхан чийлэн надад биш баруун гартайгаа нийлэн миний хамт чихэн раст хэлгийлэн санаж яг тэмбэл тохон дээрээс илэн бараг шивээс хэлцэн дээр биш үү намайг байх гэж чичээн бааш чадахгүй яа дүүлэхгүй би өндөр байна So much weed. За яг Окланд бас гараа явсан чинь гадаа жоохон бүрхэг болоод эхэллээ шүү. Энэ яг яах вэ? Хувтай хүн болгож хур бор оруулчих гэж байгаа юм байна. Тэгтээ зүгээр. Аялал энэ бол аялал. Энд юу ч болж болно. Өглөө 41 майл явсан байна. Яг одоо явж байна. Let's go. Let's go. Go the flow. За яг одоо явж байгаа ганцхан нэг жоохон тайлбарлая. Yosemite Park нь миний бодлоор Америкийн топ 5 national park-ийн нэг. Энд байх хугацаанд хамгийн ойрхон байсан. Тэгээ яагаад ч нэг л явж чадаагүй ингэж л явах хэрэгтэй байж. Yosemite Park дээр болохоор гоё юмнууд байгаа. За яриад явахтай. Очоод өөрөө нэг юмсан харъя. Би ч бас нэг сайн мэдэхгүй байна. Зүгээр л зураг бичлэгнээс л мэдээ. Гадаа ингээд хөлчих. Уг нь амар гэгтэй байвал очоод эцсийн эхний өдрөө хүртэл амар үр бүтээлтэй өнгөрүүлээ гэж бодчихсон. Тэгээд очоод харъя дөө. За аяллаа ихний өдөр. Эхний очих газар бол Yosemite Park. Тэгээ Yosemite Park-ийн замынхаа талд нь орсон жоохон амарч байна. За тэгээд өнөөдөр бол жоохон цаг орой болсон болохоор ер нь очиод намайг юу хүлээж байгааг мэдэхгүй байна. Тэгээд очиод харъя дөө. Арц замдаа нэг зогсчлоо. За нэг иймэрхүү. Афганистанаас дөнгөж ирсэн цэрэг шиг бууж.
дандаа ажилдаа ийштэй явж исэн бол одоо зүгээр айлж явж байгаа амар гоё. Шууд машин барих амар дуртай. Ер нь бол дуртай юм аа чи. Бүх төрлийн дуртай юм аа чи. Сүлжээг болсон байна. Сүлжээг явж байна. Одоо очих газар одоо ойрхон дөө. Solo travel гэдэг угаасаа ганцаараа болохоор бас замд ингээд хамаг цаг нь замд явна. Гэхдээ замдаа ганцаараа тэнгуүтээ нэг камер зооцсон. Камертайгаа өөрөө яриа явна гэдэг бол жоо сонирхолтой юм байна. Замд амар бараа үлдээ байгаад байсан. Ашгүй ийшээ ирсэн чинь гайг болчлоо, үүлгүй болчлоо. Энэ бол маш сайн мэдээ. Яа тэгэхээр би гадаа хонох 95% магадaltaй. Өвлийн аялал наваг яг юу хүлээж авах гэсэн мэдэхгүй байна. Айгуу. Таратас жахтай. Америкийг тойрох зорилготой явж байна. За зэт гоё энэ дөө. Харц өдөр юу болох нь очоо. Арах чи нах. Icy condition reduced speed. Зам мөстөө гэж. Тэгээд би чи сая амрын улирлаас ирсэн шүү дээ. Үйл рүү явж байгаа юм байна. Тэгтээ арайч бас засмаас ороод арайч тэхгүй байлгүй дээ. Би чи гадаа хонж байгаа хүн шүү дээ. Тэгтээ орсон ч бас яг дээ. Би яг 3 л юм билээ. Нэгт офлайн болсон. Хоёрт харахгүй болж байна. Гуравт би гэрэлгүй үтгэе гэж авлаа. Hi, how are you? За сая Yosemite Park-ийн яг entrance-ийн орлоо. За тэгээд Америкийн National Park-уудаар яг бараг бүгднгээр нь орох хэрэгтэй 1 жилийн хэрэгтэй карт $80 авлаа. Энэ нь маш зөв сонголт. Яагаад тэгэхээр би Америкаар тойрж байгаа болохоор үгүй бол яг одоо ороход $35 юм байна. Зөвхөн нэг удаагийн entrance нь. Жохон дуршлахгүй байна. Сая саяны залуутай юм ярьж байгаа уг нь бас битсэн бол амар сонирхолтой байх байсан байх. Гэхдээ яг хөтэ эхний өдрийн ч угаасаа жохон дуршлахгүй байна. Тэгээд одоо энэ guidance-ийг авцгаа. Тэгээ уншиж судалж байгаа өдөр яах вэ, маргааш яах вэ гэдгээ шийдээ да. За нэг юм хүн cheers 0 орохгүй би өглөө. За Yosemite Park орж ирсэн байна. Дөнгөж орж ирээл эхний restroom дээр зогслоо. Тэгээд тэр яг энэ тарагч байгаа нэг жижигхэн пост болохоор entrance юм байна. Тэгээд pass-а худалдаж авлаа. Харанхуй болохоос өмнө ярц байрлах газраа олоод хаашаа явах уу гэдгээ ер нь нэг жоохон орчноо жоохон судлаатай гэж бодож байна. Тэгэхээр бичлэгээ зогсоогоод жоохон нэг explore хийхдээ өөрөө. За ярц Yosemite Park дотор орж ирсэн байна. Ихний кемпинг одоо хэсэг юм байна. Тэгээд кемпинг нь ямар шиг юм бэ гэсэн очоо харчих. Яа тэгэхээр гадаа харанхуй болж байна. Одоо 5 цаг гэхдээ тун удахгүй нар жаргах гэж байна. Нар жаргачих юм бол кемпинг хийхэд байршил сонгоход бас хэцүү бах. Тэгэхээр газ эхлээд энийг шалгачээ. За энэ кемпинг юм шиг байна да. За stop here. Хүн байна. Жинхэнэ миний андууд уг нь байх хэвээр доо. Кемп хийсэн хүмүүс байна уу? За орчсон campsite-н дээр нь ирсэн байна. Яг үнэндээ бас кемпинг хийсэн хүмүүс бол байхгүй байна. Тэг би яг хаана кемп хийх юм бол гэхэд бас ойлгохгүйсэн. Тэгсэн чи одоо энэ 61, 62,
59 58 гээд дугаарлцсан. Тэгэхээр ер нь бол энд зүгээр ингээд кемпинг хийдэг юм байна хүмүүс. Даанч хинч алга. Тэгээд орой болчихсон юм. Гялс юмнуудаа бэлтээ да. Гэтэ бэлтгэхээс өмнө эхлээд нэг жоохон төв рүү нь яваад нэг жоохон багцаа авчиг гэж бодож байна. За явцсан нэг энэ кемп сайтыг харуулсан. Өшөө өөр кемп сайт байвал бас тэндээ барилчих магадгүй. Харьцуулж мэдэх хэрэгтэй. За окей. Нэг л цастаа ол авчлаа шүү. Энэ нэг л сонирм болчлаа шүү. Би нэг л өнөө шин нэг л даахын юм шиг мэдрэмж бол төрж байна. Тэгээ аюу хаа. Монгол хүн байна да. Үгүй явчлаа. Бүр харахгүй болчихвол бас хэцүү. Тэр 30 минут л шиг байдаг. За гадаа харахгүй болсон байгаа. Харж байгаа байх. За ихний кемп дээрээ бараг буучих байж тээ. Яагаад вэ гэхээр яг өшөө жоохон явчихгээд явчих хооронд маш гоё байгалийн тогтож өнгөрөөд байна. Харанхуйгаа болохоор би харж чадахгүй байна, бас бичиж чадахгүй байна. Яг одоо замын баруун гар талд харагдаж байгаа боржуур шиг зүйл бол намайг хавцлаас унахаас хамгаалж байгаа ганц зүйл юм аа. Ер нь бол ингээд ирмэгдсэн яваад байгаа. Ирмгээр нь гэх юм уу? Ер нь бол яг ингээд камер дээр харагдахгүй байгаа ч гэсэн одоо дээшээ энэ уул муулж шин тий яадаг ч уулын тий ямар ч өндрийн тий энэ минь нарийн ширийн зүйлийг харж чадахгүй. Тэгэхээр магадгүй буцаж очиод нөгөө кемпинг газраа байрлуулчаад маргааш өглөө эрт бас гээгээ орохоор гарвал зүгээр юм болов уу гэсэн бодлоос төрлөө. Тэгээд нэг жоохон яваад үзчих. Тэгэл яа тэгэхээр гадаа 5 цаг 30 минут л болж байна. Дөнгөж 5 цаг болж байхад яг шууд өнөөдрийг өндөрлөе гэхээр бас хитрхи хэрч хүчтэй байгаад байна. Тийм болохоор жоохон эксплоринг гэж яваад үзтаа. За сая ихний кемп хэсгээс дахиад жоохон яваад үзээгээд 15 майл явлаа. Гэхдээ тийм үр дүнтэй байсангүй. Яагаад үр дүнтэй байсангүй вэ гэхээр харанхууд амар гоё вивтэй газруудаар бисээ явлаа. Тэгээд бичлэг хийх боломжгүй. Өөрөө ч ер нь харах боломжгүй байлаа. Тэгээд өшөө өөр гоё кемп газар байгаах гэж бодоод байсан. Ер нь ийм гоё дурсгалт газруудыг бичиж чадахгүй алдаж явж ирснаас харахгүй болсон юм чинь. Түрүүний кемпинг дээр очиод буучих. Тэгээд өглөө эрт босоод тэгээд яг гоё бичээд явъя гэж бодлоо. Одоо тэгэхээр буцаад 15 майл нөгөө газар руу буцъя да. За сайн байцгаана уу? Дахиад би яг одоо буцаад 15 майл явж байна. Гадаа харанхуй байна. Би дээрээс нь гэрэл аваагүй гэдгээ сая саналаа. Надаа ерөөсөө гэрэл байхгүй байна. Шинэхаа гэрлийг тусгаж жагаад кемпинг хийгээд тэгээ өнөөдөртөө амраа да. 5 цагт бас ингээд шууд эхний өдрөө шууд өндөрлөе гэхээр арай л ирч хүчтэй байгаад байсан. Жохон ойртчих гэж өгөн бодсон. Гэхдээ нэг тийм зөв шийдвэр байсангүй. Түрүүний газараа бууждаг байж. Тэгтээ харамсаадах байхгүй. Мэдгүй юм чи. Одоо ингээд мэдээ авчлаа. Дараа дахиж хизээ нэг цаг Десембер явах юм бол те ийм байд юм биш үү гэж мэдчих юм байна. Мэдхгүй юм байвал бас суугаараа миний Instagram бол за баавч газар очиод тэгээд бичлэг. За 53 дахь спот дээр нь бодлохоор шийдлээ. Энд ч нэг ийм гал түлж болохоор дээрээс нь сандалтай. Тэгээд газар нь жоохон нэг тийм тэгш бус юм. Тэгээд хамгийн гайгүй хэсэг нь энэ хавд юм уу? Эсвэл энэ хавд гэж бодоод махна барь гэж бодож юм. За тэгээд юм л энэ да. Гадаа харахгүй болсон. Дээшээ одоо амар гоё харагч. Даанч камер дээр харагдахгүй байна. За ажилдаа орё доо.
За үзэгдэх орчин нэг иймэрхүү ярц галаас агаад хоолоо хийж гин. Майхна тэнд барьцсан. Эцэг 360 асаацсан тайм лапс хийж байгаа. Гэрэл байхгүй болохоор ерөнхийдөө жоохон харах уу. Маргаашнаас ер нь гэрлээ олж авал зүгээр юм байна да. Тэг арцсан галынхаа гэрэлт болж ин дөө. За нэг иймэрхүү байна. Галаа түлчлээ, майхна барьчлаа. Одоо хоолоо хийж гин. Ер нь бол цаг амар эрт байгаа. Дөнгөж 7 болж байгаа. Гэтэ гадаа арга болцсон болохоор өнөөдөр эндээ кемп хийхэр шийдсэн. Бүх юм гоё юм дөө. Юу гэж хэлэх юм бэ гэвэл яг үндэ одоо амар гоё яригч. Гэтэ дааж камер хизээ ч энийг миний нүчиг бичиж чадахгүй л дээ. Америкийг бүтэн тойрох аялал day 1 Yosemite Park дээр ирсэн. Тэгээд яг entrance-тэй хамгийн ойрхон camp дээр ирээд байрласан. Өшөө жоохон ойртож үзсэн. Гэхдээ амар тийм гоё ironic scene яг ингэ бичиж чадахгүй алдаадсан болохоор эндээ camp-лчаад өглөө эрт бичлэгээ хийгээд өөрөө үзээд гоё парк руу яг аялье гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн хувьд ямар ч гэсэн иймэрхүү байна. Өшөө нэг сонир содон зүйл байхгүй бол бичлэг ерөнхийдөө энэ түрээд өндөрлөж байгаа. Баярлалаа. Cheers. Уг нь би өнөөдөр шир нь аяллаа хугацаанд бэлэн гомь ерөөсөө идэхгүй гэж бодож исэн. Гэхдээ өнөөдөр яагаад ч хамгийн амархан болохоор ер нь бэлэн болохоро бэлэн гомь байдığım биш үү? Аяллаа эхний өдөр гэрээс гараад ерөнхийдөө Yosemite Park дээр ирээд тэгээл яг харах болчлоо. Угаасаа яг 5 цаг гээд харах болцсон. Тэгэхээр харахууд ингээд бичлэг хийж чадахгүй. Ер нь ингээд газар үзэн гэдэг тэнэг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 5 гэж би ер нь бол кемплж явах юм байна. Ямар нэгэн байдлаар цааштай. Тэгэхээр би өглөө аль болох эрт босхийг бодъё. Ер нь бол нэг нар ядж яхад 7 молоо гэж мандж байгаа. Уг нь 5 мавгээ мандчвал 5 өнгөрөөгөө мандчдаг бол 5-аас гараад яваад байвал болж юм. Гэтэ маргааш үйдсэн тэгээд эрт маргааш босоод тэгэл харъя дөө. Одоо ч юу илж мэдв. Би юусе гэрэл аваагүй, аяны гэрэл аваагүй. Яагаад аваагүй гэхээр би санаагүй. Яг аялалд гарахын өмнөх өдөр өчигдөр хамаг юм ухаарал, майхаа аваад, ороо аваад, сандал аваад, sleeping bag аваад, газан билетэг аваад, тогоомогоо аваад, ер нь бүх юм аваад явсан. Тэгэнгүүт нэг тийм амар эртнээс бэлдэж мэлдэх нэг тийм надад хүсэл бол байгаагүй зүгээр. Өөртөө аль болох адал явдлыг хурдан авчрахын тулд тэгээд туршлага дээрээсээ үндэслээд бүх юм авсан. Гэрлийг бол мартсан байна, sorry. Гэтэ ер нь гэхдээ байгалийн гэрлэр гоё юм дөө. Yosemite Park-ийн яг энэ campsite дээр бол байгаа ганц хүн бий байна. Уг нь амар том campsite байна баг. Одоо энэ чинь 53 гэж бичсэн байгаа бол 53 дахь спот. Би бол 60 эдийг харсан. Дээшээ хит хүртэл байгаа мэдэхгүй. Ярцсан 60 эд байна гэдэг чинь бүрхэн том байгаа шүү. Хамгийн гоё таалагдсан юм надад яг энийг ингээд бэлтцсэн, сандал ингээд тавьчихсан. Яг энэ campsite тогтчлт хийцэн байгаа нь өөрөө амар амар юм. Яг бүх миний очих газар яг ийм тогтчлттой байдаг бол би газан билетч авч явах шаардлагагүй байхгүй. Зүгээр бүх юм нэг ч байна. Нэг гэхдээ амар сонирхолтой юм. Яг ингээд гэл нэг баава гараад ирэл би одоо яг цудаах чи баава чинь 60 км/цаг хурдталдаг өө. Надад ингээд бие хамгаалах ганц юм яг энэ би хизээч энэ утгаараа та баавгатай те. Тэр тийм бити болоосоо болсон ч гоёор өнгөрөөсөө яг эн чинь өөрөө аялал зүгээр нэг юм турист аялал биш.
нэг газар ингээл очиод машинаасаа буугаад стори хичээл буцаа машиндаа суудаг тийм аялал биш. Зорилгоудаас хэм бол би угаасаа аялах амар дуртай. Дээрээс нь машин барих амар дуртай. Тэгээд энэ хоёр бол маш гоё хосолдог. Тэгээд аялж явах хугацаанд одоо чинь би бол ингээд ямар ч стрессгүй байхгүй ингээд хотод те ингээд сүлжээтэй газар байсан бол одоо яг юу болж байгаа бол тэр яаж байгаа бол энэ яаж байгаа бол гэл байгаа. Яг одоо миний бодож байгаа юм зүгээр баавга гараад ирвэл яах вэ те бүр нэг юм natural байгаа байсан. Баавгаг ямар хэрчвэ те. Гадаа гэхдээ бас яг төсөөлснөөс бол гайгүй байна. 5-аас 7 ч юм уу те 10 бол ягач. Ер нь бол хүүтэн. Сайн ингээд амар гоё халуун хоол идчихэж байгаа болохоор халууцчлаа. Дээрэс нь бас зөөврийн пар авч явж байгаа. What's up guys? Амар томоод ганцаараа бодоод үзье. Ер нь бол амар гоё нөө. Сэтгэл бол амар өндөр байна. Дээрэс нь гадаад жоохон хүүтэн байна. Энэ бол road trip. Дээрэс нь Америкийг тойрон аялж байгаа нэг асуудал байна. Road trip хийж байгаа машинтай аялал 2 асуудал байна. Solo trip хийж байгаа 3 дахь асуудал байна. 4-т нь өвлийн улирал аялж байгаа. За аяллаа маршрут гэх юм бол би Калифорни Bay Area-аас аяллаа эхлүүлж байгаа. За тэгээд ерөнхийдөө урдуураа яваад зүүн эрг орно. Тэгээд буцаад хойгуураа яваад буцаа баруун эргт ирнэ гэсэн бодолтой. Тэгэнгүүтээ Америкийн яг кинон дээрээс гардаг, кинон дээрээс үзчихсэн, нэтээс харж исэн яг тэр дурсгалт газрууд дээрээ ингээд түгээд яваад үзье гэж бодож байгаа. Тэгээд Америк ч амар том улс юм байна. 50 мужи байна. Тэгэхээр ерөөхдөө би 30 орчим мужаар нь яг аялна гэж бодож байна. 15,000 орчим километрийн аялал болох бах. Тэгээд яг ерөнхий төлөвлөгөө бол өчигдөр орой гаргасан. Гэхдээ яг ситуац дээрээс үндэслээд зарим нэгэн өөрчлөлтүүдийг хийгээд газруудаа солиод явах бах. Өчигдөр л бэлтгэл ажиллаа хийлээ. Өчигдөр бэлтгэл ажиллаа эхлүүлсэн болохоор амар бизи байлаа. Өчигдөр баг унтсангүй. За тэгээ өнөөдөр айгүй оройтож гарсан. Тэгээд 5 гэхэд ерөнхийдөө гадаа хаваараа хуулчих чинь. Тэгэхээр ер нь оройдоо 5 гэд би кемплж явах юм байна. Өглөө 7 гэд нар мандж байгаа. Тэгэхээр ер нь 6 гэж өсөөд 7 гэхэд ер нь аяллаа эхлүүлээ. Тэгээ орой 5 гэд кемплаад иймэрхүү зарчмаар аялах нэ. Тэгээд эхний өдрийн сэтгэл гэх юм бол за нэх амар бол тийм амар бол нэг тийм хэлэх үг одоохондоо бол алга. Яг өнөөдөр ирээд гадаа ингээд кемпинг хийгээд гав анзаархнаа ойд бас ингээд эн тэнд мөчөр хугарахаар ч бас жижигхэн айдас бол байна. Яг үнэхээр гайгүй л үдээ. Тэгээ ганцаараа аялал болохоор өөрийгөө хөгжөөгөөд тэгээ ингээд камертайгаа яриад ерөнхийдөө яг ингэж аялал гэж бодож байна. Тэгээ энэ бичлэг гой болох болтугай, гой аялал гарах болтугай, гой адал явдал намайг хүлээж байгаасаа жоохон камертайгаа харьцах тал дээр жоохон асуудал байна. Ирж их замдаа ер нь нэг жоохон бичлэг хийж үзсэн. Нэг нүүр хагардаг штэ. Шууд дундуураа цуураад. Яваандаа тэгээд амар гоё өдсөө хараад бичлэг хийгээд бас ингээд ярих юмнууд ч гэсэн амар гоё болчих واخ. Тэгээд бас ингээд ямар ч сүлжээ байхгүй, харанхууд ойд чи ингээд ганцаараа юу их үү? Уус ер нь бол нэг хийх юм байх. Гэрлээ нэмэх ганц арга нь галаа нэмэх байж. Ойд гэхдээ нэг юм байна. Ойд ер нь бол нэг биш зөндөө юм байна. Дураад байгаа юм чи яах юм бэ? Нэг чимээ гарахаар, нэг мөчөр хугарахаар хол зайнд байсан ч гэсэн амар ингээд наашаа ойрхон ингээд сонсогдчихлаа л. Байсгээл тэгэл мөчөр дуграал. Мөчөр гэдэг чинь мөчөр хугарч जैन. Мөчрийг хуглах хэмжээний жинтэй зүйл байгаа байхгүй юу? Та нар ч яахгүй байгаа л да. Угаасаа бичлэг үзэж байгаа юм чи. За өөрөөсөө интервью хийж байгаа юм шиг асуулт суугаад хариулаад нэг үзье. Баяжаарай. Cheers. За нэр хэм бэ? За нааг их болт гэдэг. Яагаад аялыг гэж бодсон бэ? Яагаад аялахаар болсон бэ? Маш гоё асуулт байна. Асуусанд баярлалаа. Би өөрөө аялах амар дуртай. Бага ухаасаа миний амьдралаас авдаг гэсэн ингээ гоё дурсамжууд гэх юм бол хинх нь ер нь аяллаас байсан байдаг. Тэгээд дээрээс нь би машин барих амар дуртай. Тэгэхээр яг энэ хоёр нийлэхээрээ бол ер нь бол маш гоё. Тэгээд би яг
road trip хийж байгаа. Тэгээд Америкаар яг бүтэн тойрох болсон шалтгаан гэх юм бол илүү жоохон өөртөө чаленж өгөхийг хүссэн 15 орчим мянган километр би тооцоолж байгаа. Америкийг explore хийх. Америк гэж яг ямар улс юм бэ? Би яг ингээл кинон дээрээс, дуун дээрээс тэг ингээл интернет дээрээс л зурагтаар л ер нь харж ирсэн. Гэхдээ яг үүндээ өөрөө ирж үзээгүй те. Сая ирчээд одоо энэ Bay Area-д байх хугацаанд ерөөсөө ингээд 100 майлаас хол ерөөсөө яваагүй. Ерөнхийдөө хичээлээ хийгээд ажиллаа хийгэлсэн. Тэгэхээр одоо яг энэ бүхнээсээ чөлөөлөөд өөртөө яг ингээд Америкийг explore хийх энэ хугацаагаа биелүүлж байна. Ер нь тэгэл хүн болгон аялах дуртай шүү дээ. Гэтэ хүн болгон аялах дуртай гэж хэлдэг ч гэсэн яг аялж бол чаддгүй л дээ. Аялж байгаа хүн болгон бас соло аялал бас хийдгүй л дээ. Хоёрын оронд нэг хот руу яваад, нэг муж руу яваад буцаж ирээд ингэж аялснаас нэг мөсөн тойроод дээрээс нь соло аялал. Тэгэхээр өөрөө өөртөө ингээд бүх цаг хугацааг зарцуулна. Нэг хөгжилтөө бол биш. Зүгээр ингээд жаргаал гэдэг юм бол ерөөсөй байхгүй. Аялал хөвчлэн ер нь ядардаг, үлсдэг, даардаг. Тэг ингээд амар ингээд чаленжуудаа тулгардаг. Хараа аялж дуусчаад хүн вау ямар гоё байваа гэдэг яг аяллаа яг тэр хамгийн үнцэнтэй зүйл нь аяллаа дуусны дараа эргэн санахад яг тэнд амар гоё орж ирдэг. Яг гоо сайхан яг ертөнцийг аврах нь үнэн болов. Нөө баавгад баг гарч ирэл надаас орог айхаар байна дөө. За яг одоо юу хийж байна вэ гэвэл Yosemite паркийнхаа ерөнхий зургийг хараад дээрээс нь газруудынх нь онцлогуудыг уншаад тэгээд маргааш яаж явах вэ гэдгийг шийдэж байна. Яг одоо гэрэл авахгүй жоохон хэцүү байна. Флашлайтаар л уншиж чинь да. Дээрээс нь галын хажуудалд дулаахан байсан байлээ шүү. Одоо тийш очиад унтна гэж бодохоор яа. За нэг тиймэрхүү байна да. За хүүтэ онох нэ. Яа, гал дуусах үед яг мэдлээ. Гадаас ер нь хүүтэн байгаа юм байна. Жоохон хөлөө дулаацуулж жагаад орж унтъя да. Амьдрах майхантайгаа танилцъя да. Яг унтахтаа наашаа татаад дундаа унтсан дээр гэж бодож байна. За энэ ингээд шокн дотор шок цаана хайраад байгаа болохоор хүнжил авсан. За тэгэнгүүтээ 15 градусын шокондоо яаж 5-д унтах вэ гэдгийг харуулъя. Эхлээд хүнжлөө доогоороо хийлээ. Баруун талаа авлаа. Зүүн талаа авлаа. За нэг иймэрхүү байдалтай. За нэг юм байна да. Ямар татсан бэ? Гэрлийн унтраа юу? За тэгээд өдөр ярцсан ингээд унтъя да. Ер нь бол хүүтэн байна. Болно доо. За маргааш уулзъя. Баяртай. Excel дуусгах ч идэх үү. Амар хүүтэн байдаг үнэ л. Йоо. Болилт. Хүүтэн биш үү? Битэн нэг юм чангалт.
тэр үүдэн байна гэж юу? Нэг иймэрхүү. Чиний 2:30 болж байна. Унтаж яддгүй. Гэтэ зүгээрээ